Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдөр 12 дугаар ангийн 1-р бүлэг сэдвийг давтах хичээл орно. За энэ хичээлийнхээ агуулгын хүрээнд X-ийн модулын утгыг ойлгож, модулаараа тэнцүү 2 тооны чанарыг мэдж хэрэглэх. За тэгээд модултай тэгштгэл, тэнцэтгэл өгшийн талаар бодож сурахаар давтлах хичээл гарч байна. За тооны модуль гэж юу болох вэ гэхээр тооллын эхээс A1-д орших тоог А тооны модуль гэж тэмдэглэнэ. За жишээ авъя. За 5-ын модуль нь хэддээ тэнцүү вэ гэж байна. За бид нэр үүнийг хараад юу гэж ойлгох вэ гэхээр тооллын эхээс 5 хүртэл хэдэн нэг зайтай вэ гэж ойлгоно. За тоон чулуун дээр тэмдэглэх юм бол тооллын их гэсэн 0 цэгээс А цэг 5 дээр байрлаж байгааг харж байна. За энэ хоорондох зай хэд вэ гэж бид нэрээс асуугаад байгаа гэсэн үг. За 5 нэг зайтай байна. За иймд 5-ын модуль бол 5-тай тэнцүү байна гэсэн үг. За сөрөг 4-ийн модуль хэддээ тэнцүү вэ гэж. Үүнийг бид нэр юу гэж ойлгох вэ гэхээр тооллын эхээс сөрөг 4 хүртэл хэдэн нэг зайтай вэ гэж ойлгоно. За үүнийгээ тоон чулуун дээр тэмдэглээд харвал за сөрөг 4 хүртэл 4 нэг зайтай байна. За тэгвэл сөрөг 4-ийн модуль нь 4 байх нэ. За дараах тоонуудын модулийг олъё. 4, сөрөг 3, сөрөг 6, 7 гэсэн тоонуудын модулийг олъё. За бид нар тоон чулуун дээр тэмдэглээд харах юм бол за ийм цэгүүдийг тэмдэглэсэн байна. Зэрэг цэгүүдээ тоон чулуун дээр тэмдэглэсэн байгаа нь харагдаж байна. За үүндээс за 4 нэг зайд оршиж байна. 4-ийн модуль бол тэгэхээр 4 байх нь. За сөрөг 3-ийн модуль болохоор 3 байх нь. Сөрөг 6-гийн модуль 6 байна гэдэг нь тоон чулуунаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл модуль гэдэг бол зай уртыг илэрхийлж байгаа гэдгийг бол өмнөх жишээн дээр ойлгосон байх. За 7-гийн модуль бол 7 байх нэ. За үүнээс дүгнэх юм бол эрэг тооны модуль тэр тоо өөрөө гардаг гэдгийг бид нар харж байна. Харин сөрөг тооны модуль уг тооны эсрэг тоо байна гэдгийг бид нар бас харж байна. За санамж. За тгийн модуль бол тэг байна гэдэг нь ойлгомжтой. За тооны модулыг дараах байдлаар бид нар томьёолж бичиж болно. За А тооны модуль А тэгээс их буюу одоо эрэг гэсэн. Эрэг тэгээс их буюу тэнцүү байх тохиолдолд тэр тоо өөрөө гарна. За хэрвээ А тоо тэгээс бага буюу сөрөг тоо байх юм бол тэр тоо өмнөө сөрөг тэмдэгтээ гарна. Өөрөөр хэлбэл А-гийн модуль нь сөрөг А болно. За тайлбарлах юм бол за сөрөг 4-ийн модуль эрэг 4 гарч байгаа учир шалтгаан нь бол модулийнхаа тодорхойлолтыг харах юм бол өөрөөр хэлбэл сөрөг 4 гэдэг тооны эсрэг тоог нь олохын тулд бид нэр сөрөг 4-ийн өмнө талд нь сөрөг тэмдэг тавьж байна. Ингэхээр хасах 4 гэдэг нь эрэг 4-тэй тэнцүү. Ийм учраас сөрөг 4-ийн модуль нь эрэг 4 болж байгаамаа гэдгийг нарийн ойлгох хэрэгтэй. За сөрөг 3-ийн модуль сөрөг 3 нь сөрөг тоо учраас тэр тооны модуль бол өмнөө сөрөгтэй гарах бөгөөд сөрөг 3-ын өмнө талд нь сөрөг тэмдэг тавихаар за тэгээ эрэг болж байна. За тэгээд үүнээс бол сөрөг 3-ын модуль эрэг 3 гарна. За 7-гийн модуль 7 гэдэг бол эрэг тоо учраас өөрөө гарна. 10-ийн модуль 10 мөн эрэг тоо учраас өөрөө гарч байна. За X-ийг тоон чулуун дээр тэмдэглээрэй. За Ад нь X-ийн модуль нь 3-тай тэнцүү. За үүнийг бид нар юу гэж ойлгох вэ? Тооллын эхээс 3 нэг зайд орших тоог олоо гэсэн ойлголт
гэж ойлгоно. За тоон чулуун дээр тооллоо гэхээс баруун тал руугаа 3-1-д орших 3 гэсэн тоо. За зүүн тал руугаа 3-1-д орших тоо бол сөрөг 3. За тэгэхээр манай тэгшлийн x тоо бол ямар тоо авах вэ гэхээр сөрөг 3, эрэг 3 гэсэн тоо байх боломжтой. Ийм байна. За бэд нь x-ийн мод бол сөрөг 4-тэй тэнцүү. За үүнийг бид нар юу гэж ойлгох вэ гэхээр тоолын ихээс сөрөг 4-1-д орших тоог олоо гэсэн. За тэгэхээр зай сөрөг тоогоор илэрхийлэгдэхгүй учраас шийдгүй юм байна. За x-ийн мод бол тэг. За тэгэхээр тоолын ихээс тэг 1-д орших тоо гэдэг бол өөрөө юм. Өөрөөр хэлбэл x нь тэг юм. За тэгвэл бид нэр x тэнцүү a гэсэн тэгшдэглийг одоо ерхий тохиолдолд нь томьёолбол тооллын ихээс a1-д орших тоог олоо гэж байгаа гэсэн үг. За тэгэхээр хэрвээ a тэгээс их байх юм бол нэмэх хасгаа байна. Өөрөөр зүүн гар тал руугаа a1 гэж, баруун гар тал руугаа мөн a1 гэж байна. Тэгэхээр энэ нь бол нэмэх хасгаа байна. Ийм хоёр шийдэлтэй. X нь бол нэмэх хасгаа байна гэж. Үүндээс томьёолох юм бол x-ийн мод бол a-тай тэнцүү байна гэдгийг x тэнцүү нэмэх хасгаатай тэнцүү байна гэж математик загварчлалаар загварчилж болно. За a тэгээс бага үед өөрөөр хэлбэл сөрөг тоо үед бол шийдгүй байх байна. За a тэгтэй тэнцүү үед бол x тэнцүү тэг гэсэн нэг шийдэлтэй байна. За жишээ 1. За модултай тэгшдэглэлийн жишээ 1. X-ээс хасах нь 3-ын мод бол 4-тэй тэнцүү тэгшдэглийг бодъё гэж. За тэгэхээр бид нар энийг юу гэж ойлгох вэ гэхээр x-ээс нь 3-ыг тэгтэй тэнцвүүлэх юм бол x тэнцүү 3 болно. За энэ 3 гэдэг цэг нь цэгээс 4 гэсэн 1-д орших цэгүүдийг олоо гэсэн үг юм гэж ойлгож байна. За тоончлон дээр төгслөх юм бол за a цаг 3 дээр тэмдэглэгдсэн байгааг бид бүхэн харж байна. За эндээс 4-1-д орших цэгүүдийг олъё. За тэгэх юм бол баруун тал руугаа 4-1-д орших цэг бол 7, зүүн тал руугаа 4-1-д орших цэг бол сөрөг 1 юм аа. За эндээс x нь сөрөг 1 байж болно, x нь 7 байж болно гэсэн ийм хоёр шийдэлтэй юм байна. За сөрөг 1-ийг орлуулах юм бол сөрөг 1-ээс 3-ыг хасгаар модуль дээр сөрөг 4 болно. Энэ нь 4-тэй тэнцүү юм. 7-г орлуулахаар 7-оос 3-ыг хасаад 4, 4-ийн модуль 4 гарнаа. За бодол 2. X-ээс хасах нь 3-ын модуль нь 4-тэй тэнцүү байх үед за үүнийг юу гэж ойлгох вэ гэхээр 4-ийн мод ямар тооны модуль 4 гарах вэ гэж ойлгоё. Тэгвэл 4-ийн модуль 4 гарна. Эсвэл сөрөг 4-ийн модуль 4 гарна. Иймд модуль доторх x-ээс хасах нь 3 гэдэг тоо бол нэмэх хасах 4-тэй тэнцүү байна гэж эндээс дүгнэлт хийж болно. За эндээс x-ээс хасах нь 3 4-тэй тэнцүү, x-ээс хасах нь 3 сөрөг 4-тэй тэнцүү гэсэн тэгшдэглийг цаасан бодох юм бол за 7 сөрөг 1 гэсэн шийдэх болчихж байна. За жишээ 2. X дээр нэмэх нь 3.5-ын модуль нь 3-тай тэнцүү. Эндээс x дээр нэмэх нь 3.5-ыг тэгтэй тэнцвүүлэх юм бол x нь сөрөг 3.5 болно. За сөрөг 3.5 гэсэн цэгээс 3-1-д орших тоог олоо гэсэн бодлого байна гэж ойлгож байна. За сөрөг 3.5-аас 3-1-д орших цэгүүдийг олъё. За тэгэхээр баруун тал руугаа сөрөг 0.5 3-1-д, зүүн тал руугаа 3-1-д орших нь сөрөг 6.5 гэсэн ийм хоёр тоо байна. За эндээс манай тэгшлийн шийдвэл сөрөг 6.5, сөрөг 0.5 гэсэн хоёр шийд байна. За бодолт 2. За x дээр нэмэх нь 3.5-ын модуль нь 3-тай тэнцвэхээр ямар тооны модуль 3 гарах вэ гэдгийг санаа.
Тэгэхээр 3-ын мод бол 3 гарч болно. Сөрөг 3-ын мод бол 3 гарч болно. Иймд x дээр нэмэх нь 3.5 гэсэн илэрхийлэл нь 3-тай 1 тэнцэж болно, сөрөг 3-тай 1 тэнцэж болно гэсэн хоёр тохиолдлыг бодох юм бол за шийдвэрүүд нь манай дээрх гарсан жишээний хариутай нийцж байна. Сөрөг 0.5, сөрөг 6.5 гэсэн хоёр шийдвэр гарч байна. За эндээс нэг дүгнэлт гаргая. Модуль дотор f x нь нэг a тоотой тэнцдэг байя. Тэгэх юм бол a тэгээс их байх юм бол f x нэмэх хасах a-тай тэнцүү байна гэж ойлгож болно. Ийм дүгнэлт хийж байна. Хэрвээ a нь тэгтэй тэнцүү байх юм бол f x нь тэг байна. Хэрвээ a нь тэгээс бага буюу сөрөг тоо байх юм бол шийдэг байна. За мэдээж одоо сөрөг тоо байх үед шийдвэр модуль бол зайг илэрхийлж байгаа учраас сөрөг тоогоор илэрхийлэгдэхгүй. За үүнийг өргөдөхөд гэх юм бол за a-гийн оронд одоо нэг x агуулсан илэрхийлэл байлаа. J x байлаа. За ийм байхад ямар ах вэ гэхээр за мэдээж энэ тотхтой байхын тулд тэнцдэг байхын тулд тэнцүүгийн баруун гар тал нь болохоор эрэг тоо байх үед тэнцэнэ. Өөрөөр хэлбэл зүүн гар тал нь f x нь эрэг тоо модультай учраас тэгээс их буюу тэнцүү байна. Иймд бол тэнцдэг байхын тулд J x нь мөн тэгээс их буюу тэнцүү нөхцөлийг биелүүлж энэ үнэн тоон тэнцэтгэл үүснэ. За эндээс ийм байх үед f x нь нэмэх хасах J x-тэй тэнцүү гэсэн. За ингэж загварчилж болно бид нэр. Өөрөөр хэлбэл модультай тэгштгэлийн нэг хэлбэр гэж байна. Нэг талдаа модультай тэгшгэлийг бодохдоо бол ингэж болно гэсэн тэнцүүг нэг талдаа. За энэ томьёогоо ашиглаад дараах жишээг бодъё. За тооцох нь 3x-ийн модуль нь 2x дээр нэмэх нь тэгшгэлийг бодоо гэж. За тэгэхээр 2x дээр нэмэх нь нэг нь мэдээж тэгээс их буюу тэнцүү үеийн тэнцэл тэнцэн. За иймд тодорхойлт тагсаар тооцсон 3x нь нэмэх хасах тэмдэгтээ 2x дээр нэмэх нэгтэй тэнцүү болно. Эндээс x нь сөрөг 2.1-ээс их үед манай тэгштгэлийн хариу тодорхойлогдно гэсэн. Тэгштгэлийн нэмэх хасгаар нь салгаа бодчих юм бол ийм болж байна. За нэгдүгээр шийд нь 5.4. За энэ нь сөрөг 2.1-ээс их юм. За хоёрдугаар шийд нь 6. Энэ бол сөрөг 2.1-ээс их бол энэ хоёр шийд болно. За манай тэгштгэлийн шийд 5.4 6 гэсэн хоёр шийд байна. За модультай тэгштгэлийн дараах нэг хэлбэр. За тэнцүүгийн хоёрт модультай илэрхийлэл байх юм бол хэрэг яаж тухай гэж. За энэ хоёр бол мэдээж эрэг тэнцүүгийн хоёр талд хоёулаа модультай. Тэгэхээр эрэг тоонууд байгаа гэсэн үг. Тэгэхээр квадрат зэрэг төвшүүлэхэд адил чанартай. За квадрат зэрэг төвшүүлээд нэг тал руу нь гаргаад тэнцүүгийн нэг тал руу нь гаргаад гэх юм бол квадратуудын ялгуурын томьёогоор задлаад бичвэл ялгуурыг үүсгэх нийлбэр гэсэн үрдүр болно. За хоёр тооны үрдүр тэгтээ тэнцэх нөхцөл ёсоор тус бүрийг нь тэгтээ тэнцвүүлэх юм бол за f нь g-тэй тэнцвэ, f нь сөрөг g-тэй тэнцвэ. За үүнээс дүгнэлт хийх юм бол за хоёр талтай модультай энэ илэрхийллийг бодохдоо дараах байдлаар бодоод дүгнэлт хийх юм бол f x нь нэмэх хасах J x-тэй тэнцүү гэсэн илэрх үр дүн төрж байна гэж ойлгох болж байна. За энэ үр дүнгээ ашиглаад жишээгээ бодъё. За 3-аас хасах 4x нь нэмэх хасах тэмдэгтээ тооцсон 6x-тэй тэнцүү гэсэн адил чанартай тэгштгэл рүү шилжиж байна. За нэмэх хасгаар нь салгаад тэгштгэл тус бүрээ бодох юм бол юм болно. За ингээ манай тэгштгэлийн шийд 1 бүхэл 5-3 гэсэн ийм хоёр шийд гарч байна. За тэнцэтгэл биш. Ийг бодъё. За x-ээс гацх нь 2-ын модуль нь 3-аас их. Ийм модультай тэнцэтгэл шиг бодъё. За бид нар энийг юу гэж ойлгох вэ?
гэдгээ геометр загварчлаар загварчлах юм бол x-с сум 2-оо тэгтээ тэнцвэрлэх юм бол x тэнцүү 2 болно. Тэгэхээр 2 гэсэн цэгээс 3-аас ихтэй дорших цэгүүдтэй олон лхийг олоо гэсэн үг. За зураглах юм бол зураглалаар төгсөлгөл юм болно. За 2 гэсэн цэгээс 3 нэгтэй дорших тоовол баруун талдаа 5, зүүн талдаа сөрөг 1. Үүнээс их зай дорших тоонууд бол 5-аас нэмэх хязгааргүй баруун талдаа зүүн талдаа сөрөг хязгааргүйгээс 1 байна гэдгийг харж. За энийг айлгуур аргаар бодох юм бол юм байна. За эндээс нэг дүгнэлтийг хий. Тэгэхээр модультай тэнцвэрлэл хэвшиг бодоход модультай тал руугаа тэмдэг харж явах, модульгүй тал руугаа тэмдэг харж явах гэсэн хоёр тохиолдлыг авч үзье. За эхний тохиолдолд болохоор манай жишээ модультай тал руугаа тэмдэг харж байсан. Буюу f от x нь модуль дотор тэгээ a тооноос их байх хэлбэрийг сонирхох юм бол шийдийг харах юм бол нэгдэл байгаа гэдгийг анзаарч байгааз. Тэгэхээр a нь тгээс их байх юм бол f от x нь a-гаас их, f от x нь сөрөг a-гаас бага байна гэсэн ийм хоёр тэнцвэрлэл шиг нэгдлийг бодоход хангалттай. Өөрөөр хэлбэл яагаад энэ тэмдэг эргэж байгаа вэ гэдгийг харах юм бол f от x нь эрэг үйдвэл тэмдэг хэвээрээ хадгалагдах эхний тэнцвэрлэл ш. Хоёр дахь тэнцвэрлэл нь бол f от x нь модулс харахтаа сөрөг тохиолдлоор гарах үед сөрөг тоон тоогоо төхөөр тэнцвэрлэл шин тэмдэг эргэж хараад сөрөг a руугаа тэмдэг харчиж байгаа юм шүү хүүхдүүд. За тэгээ энэ хоёрын нэгдлээ. За a нь тэгтээ тэнцүү бол f от x нь тэгээс их байна. За a нь тэгээс бага үед бол бүх тоо олонлог байна. Төгсгөлгөө олон шийддэг гэсэн. Өөрөөр хэлбэл сөрөг тооноос модулаараа ямагт эрэг тоо их байна. Модулаараа гарч байгаа тоо бол ямагт эрэг байгаа. Тиймдвэл сөрөг тооноос их байж чадна. За үүнийг өргөдөх юм бол a-гийн оронд d от x байх юм бол f от x нь эрэг тохиолдолд d от x-ээс их байна. Хэрвээ сөрөг тохиолдолд сөрөг нэг тоогоо тох юм бол тэнцвэрлэл шин тэмдэг эргэж хараад сөрөг d от x-ээс бага болчихно. За тэгэхээр энэ хоёрын нэгдлийг бодоход адил чанартай болно гэсэн үг. За жишээ 6 x дээр нэмэх нь 3, 3-ын модуль нь 4-өөс бага гэсэн модультай тэнцвэрлэл шиг бодъё. За x дээр нэмэх нь 3-ыг тэгтээ тэнцвэрлэх юм бол өөрөөр хэлбэл одол доторх илэрхийлэлтэй тэгтээ тэнцвэрлэх юм бол сөрөг 3. За сөрөг 3 гэсэн цэгээс 4 нэгдээс бага зай дорших цэгүүдийн олонлогийг олоо гэсэн бодлого гэж ойлгож болно. За зургаар төрслөх юм бол сөрөг 3-аас баруун талдаа 1 4 нэгдээд байгаа. Сөрөг 3-аас зүүн тал руугаа 4 нэг завьд сөрөгдлээ. Эдгээр цэгүүд бол шийдийн олонлогт бол орохгүй гэдгийг энэ цагаан цэгээр тэмдэглэсэн байгаа. Анзаарч байгаа. За сөрөг 7-ыг орлуулах юм бол сөрөг 7 дээр 3-ыг нэмэхээр сөрөг 4 болно. Сөрөг 4-ийн модуль эрэг 4. За 4-4-өөс их гэсэн худлаа нөхцөл үүсэх учраас тэгтгэл хэвшиг хангахгүй гэсэн. Эрэг 1 байх юм бол эрэг 1 дээр 3-ыг нэмэхээр 4. 4-ийн модуль нь 4 өөрөө гарна. 4-өөс их биш учраас мөн 1 бол шийд болохгүй. Харин энэ дунд сөрөг 7-аас эрэг 1-ийн хооронд завсруудад хариалагдах тоон хотууд бол бүгд сөрөг 3-аас 4-1-ээр бага зай доршиж байгаа тоонууд бол байгаа. За энд манай шийд сөрөг 7-аас 1 гэсэн шийд байна. За математик загварчлалаар бодох юм бол x дээр нэмэх нь 3 нь эрэг үед өөрөө гараад x дээр нэмэх нь 3 нь 4-өөс бага болно. Харин x дээр нэмэх нь 3 нь сөрөг үед сөрөг нэг тоогоо төхөөр тэнцвэрлэх шин тэмдэг эргэж хараад x дээр нэмэх нь 3-аас 3 нь сөрөг 4-өөс их болно. За энэ хоёрыг бодох юм бол ийм давхар тэнцвэрлэх шиг бодохтой адилуулж байна. Эндээс хоёр талаас нь 3-ыг хасаад өгөх юм бол сөрөг 7-аас 1-ийн хооронд болж байна. За дээрх жишээгээ хараад
тодорхойлт гаргах юм бол за модуль дотор a-x нь a-гаас бага байх үед a нь тгээс их байх юм бол за a-x нь a-гаас бага байна. Хэрвээ модуль дотор a-x нь сөргөөр гарч байгаа тохиолдолд өмнөө сөрөг тэмдэгтээ гараад сөрөг нэг таваад өгөхөөр сөрөг a-гаас a-x нь их болно. За эндээс сөрөг a-гаас a-x нь их a-гаас бага гэсэн ийм давхар тэнцэтгэл шиг бодохтой адил чанартай болно. Хэрвээ a нь тгээс бага байх юм бол шийдгүү. За модультай тооноос сөрөг тоо их байж чадах бай. За үүнийгээ өргөдгөөд биччих юм бол a-гийнхаа оронд d(x) буюу хувьсагч агуулсан илэрхийлэл байх үед мөн адил чанартай a-x нь эрэг үед d(x)-ээс бага байна. Сөрөг үед сөрөг нэг таваагаад өгөхөөр сөрөг d(x)-ээс их болчихно. За энийг ийм давхар тэнцэтгэл шиг бодохтой адил чанартай юм аа. За модультай тал руугаа тэмдэг харж байгаа тохиолдолд бол нэгдэл нь байна гэж хэлсэн. За үүнийг жишээгээр бодож батдах юм. За 2x-1-ийн модуль нь x дээр нэмэх нь 3-аас ихгүй тэнцүү байна. За тэгэхээр модультай тал руугаа тэмдэг харж байгаа тохиолдолд нэгдэл байна. 2x дээр нэмэх нь нэг нь эрэг тохиолдолд x дээр нэмэх нь 3-аас их байна. Хэрвээ сөрөг байх тохиолдолд сөрөг нэг таваагаад өгөхөөр сөрөг тэмдэгтээ x дээр нэмэх нь 3-аас бага болчихно. За энэ тэнцэтгэлийг тус бүрт нь хэлбэрчлээ бодчих юм бол шийднэ x нь 4-өөс их x нь сөрөг 3-2-оос бага гэсэн ийм тэнцэтгэл бишээ тоон шулуун дээр тэмдэглээд шийдэ олвол ийм болно. За шийдэ бичих юм бол ийм болно. За тэгэхээр энэ дээр бол маш сайн анхаарах хэрэгтэй. Модультай тал руугаа харж байгаа тохиолдолд тэмдэг хоёр тэнцэтгэл бишийн нэм хасгаараа салаад ерөөхдөө хоёр тэнцэтгэл биш рүү шилжиж байгаа шүү дээ. Энэ тохиолдолд бол хоёр тэнцэтгэл бишийн нэгдэл байх наа шийдэ болно. За модульгүй тал руугаа тэмдэг харж байгаа тохиолдолд за модультай a-x минь эрэг тохиолдолд d(x)-ээс бага байна. Сөрөг тохиолдолд сөрөг тэмдэгтээ d(x)-ээс их байна. Өөрөөр хэлбэл сөрөг нэг таваагаад өгөхөөр тэмдэг эргээд харчихна. За тэгэхээр энэ хоёрын огцлол байна гэдгийг сайн анхаарах хэрэгтэй. За тэгэхээр модульгүй тал руугаа харж байгаа жишээ авъя. 2-оос гисгэн x-ийн модуль нь 4x-ээс гисгэн 3-аас бага буюу тэнцүү. За ийм үед 2-оос гисгэн x-ийн модуль нь эрэг тохиолдолд 4x-ээс гисгэн 3-аас бага байна. За сөрөг тохиолдолд сөрөг нэг таваагаад өгөхөөр сөрөг 4x-ээс гисгэн 3-аас их болно. Адил чанартай. За ингээд тэнцэтгэл бишүүдээ хэлбэрчлээд бодчих юм бол ийм болно. За шийд x1-ээс их x-н 3-1-ээс их буюу тэнцүү болж байна. Энэ хоёрыг огтлцуулаад сурах юм бол за x нь 3-1-ээс их гэдэг нь тэнхрээр төрсөлж байна. За 1-ээс их буюу тэнцүү гэдгийг нь улаанаар төрсөлж байна. За энэ хоёрын огтлцоо хэсэг буюу давтцоо хэсэг нь бол 1-ээс нэмэхэд гарах байна. За ингээд нэг өөрөө үл шийд болно. Нэгийн албас тоо руу гаргахыг анзаарч байгаа. 1-ээс нэмэхэд гаргүй тоонууд бол манай тэнцэтгэл шиг үнэн байлгадаг тийм тоонууд болох нэ гэсэн. За дараагийн жишээ. Хэрвээ модультай текст тэнцэтгэл биш минь хоёр талдаа модультай байх юм бол яаж бодох вэ гэдэг тохиолдлыг сонирх юм. За тэгэхээр хоёулаа тэнцэтгэлийн хоёр талд хоёулаа эрэг тоогоо гэсэн. Эрэг тоогоо учраас квадрат зэрэг төвшүүлвэл адил чанартай. За тэгээд тэгтээ жишгэх юм бол квадратуудын ялгуур болно. Квадратуудын ялгуурыг үржүүлэх задлаад ингээд цаашаа бодох боломжтой. За тэгэхээр энэ зарчмаар толгой бодох юм бол квадрат зэрэг төвшүүлэх юм бол ийм болно. Тэгтээ жишгэх юм бол ийм болно. За үүнээс
Квадратуудын ялгуурын томьёогоор нийлбэр ялгуурыг үржүүлж татлах юм бол ийм болно. За хаалтаа дадлаад эмгтгэх юм бол ийм болно. За хэлбэрчлээд ийм болж байна. За энэ квадрат тэнцэтгэл бичиг бодох адил чанартай гэсэн. За энэ квадрат тэнцэтгэл бичиг бид нэр бол 11 дугаар ангидаа боддог учраас бурхан бодчихно. Тус бүрийн тэнцэлтэй тэнцэлээ ядгууруудаа олж чинь. За тэгээд ахлах гишүүн буюу хаалтан доторх хувьцагчийн өмнөх тоонууд нь эрэг байгаа учраас үржүүлэхэд энэ хоёр хаалтыг үржүүлэхэд 7x квадрат гэдэг эрэг коэффициенттэй квадрат 3 гишүүн байгаа учраас тэгээс их гэж байгаа учраас 2 тал руугаа зурагдана. Ядгуурхаа 2 тал руу зурагдана. За ингээд сөрөг 7-ны 2 бол орохгүй байгааг харж байгаа. 12 нь бол мөн орохгүй байна. За жишээ 10. За 2x квадратаас хасах нь x-ийн модуль хасах нь 1. Тэгээс их буюу тэнцвэрсэн юм тэнцвэр шиг бодъё. За үүнийг бодохын тулд нэг юм чанар ажиглана. Язгуур дээр a-гийн квадрат байх юм бол x зэргийн язгуур дээр байгаа учраас a-гийн модульд гарна. За a квадрат бол модультай a-гийн квадрат 2 бол адил чанартай. За энэ чанараа ашиглаад бодох юм бол за x квадрат гэдгийг x-ийн модулын квадраттай адил чанартай гэж бичээд орлуулгыг x-ийн модулыг a гэж орлуулах юм бол за 2a-гаас a квадратаас хасах нь a хасах нь 1 нь тэгээс их буюу тэнцвэр болно. За эндээс бүлэглэх аргаар үржигдэхүүн задлаад бодчих юм бол ийм үржүүр болно. Тус бүрийн тэгтээ тэнцвэрээ ядгуурд олох юм бол 2 сөрөг 2-ны 1 бол. За тэгээд цэгүүдэд тэмдэглээд интервалаа зурчих юм бол 2-оос нэмэх хязгааргүй сөрөг 0.5-аас сөрөг хязгааргүйгээс сөрөг 0.5 гэсэн эдгээр цочрууд дээрх тоонууд бол тэгээс байлгах чадна гэсэн. За ингээд шийдээ тоон тусраар одоо шийдээ бичиж болно. За ингэх нь бол тийм сонирхолтой биш. Тийм учраас тэнцэтгэл биш хэлбэрээр шийдээ бич. Яагаад гэж байгаа гэхээр буцаагаад орлуулах учраас бид нарт энэ ашигтай. За ингээд a гэдгээ бид нар x-ийн модуль гэж орлуулсан учраас буцаагаа орлуулж байгаа юм бол юм болно. За тэгээд сөрөг 2-ны 1-ээс x-ийн модуль нь бага байгаа юм байна. За ийм тохиолдолд шийдвэ өөрөөр хэлбэл модультай тоо бол эрэг тоо гарна. Тэгээс их буюу тэр тооноос сөрөг тоо их байж чадахгүй. Өөрөөр хэлбэл урт бол сөрөг тоогоор илэрхийлэгдэхгүй гэсэн. За хоёр дахь тэрстгэлийн үед x-ийн модуль нь 2-оос их. За энэ тохиолдолд x нь 2-оос их, x нь сөрөг 2-оос бага гэсэн энэ нөхцөл биелнэ. За тэгээ мөн модультай тал руугаа тэмдэг харж байгаа учраас энэ хоёрын нэгдэл байна гэдгийг харж байгаа. За тэгээд тэнцэтгэл бишээ тоончлон дээр зураг шийдэх юм бол юм болно. За өнөөдрийнхөө хичээлийг дүгнэе. За a тооны модуль тэгээс a-н тэгээс их буюу эрэг тоо байх тохиолдол өөрөө гарна. A-н тэгээс бага байх тохиолдолд сөрөг a гарах нэ. За модультай тэгштгэл дээр нэг тал нь модультай байх юм бол энэ чанартай адил чанартай байх нь өөрөөр хэлбэл g от x нь тэгээс их үед f от x нь нэмэх хасах g-тэй адил чанартай байх нэ. За модуль дотор за тэнцэтгэл биш модультай тэнцэтгэл бишийн хувьд мөн нэг тал нь модультай байх үед хямрах хаа гэдгийг сонирхох юм бол юм байна. За тэгээд за модультай тал руугаа тэмдэг нь харж явах юм бол нэгдэл модульгүй тал руугаа тэмдэг нь харж явах юм бол огтлцол байдаг. За энэгээр ялгаатай байна. За хоёр тал нь хоёулаа модультай үед тэгштгэлийн хувьд энэ тэгшгэлийг бодохтой адил чанартай. За тэнцэтгэл бишийн хувьд за ингэж шилжүүлээд бодохтой бас адил чанартай байна. За энэ чанаруудыг бас мэдэх хэрэгтэй.
За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Та бүхний зурх их үйлс тань хятгаар гэж бүү байг сэтгэх их оюутны төгсгөл гэж бүү байга. Гэсэн сайхан үгээр өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөё.